За подкастын маань өнөөдрийн дугаарыг үзэж байгаа үзэгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд хэвлэлийн үрэлэнгээс эрхлэн гаргадаг пресс подкаст болонгийн дугаарын маань өнөөдрийн дугаар Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр судалгааны тайлан хэвлэгдэн гарсантай холбоотойгоор зочдтойгоо ярилцах гэж байна. За энэ удаагийн дугаараар хэвлэлийн үрэлэнгийн гүйцэтгэх захирал сэтгүүл зүйн доктор Хатагтай Мөнх Мандах. За Монгол Улсын боловсролын их сургуулийн сэтгүүл зүйн хэлмийн эрхлэгч хэл бичгийн ухааны доктор дэд профессор Од Мандах. За игүүрзэг имэн сайтын ерөнхий редактор Тэнгис, судлаач сэтгүүл зүйн доктор Бацэрэг гэсэн зочдтойгоор бид нэр ярилцлага эхлүүлэх гэж байна. За өнөөдрийн подкастын эхний ярилцлагын эхний асуултыг судлаач сэтгүүл зүйн доктор Бацэрэг танаас асууя гэж бодож байна. За хэвлэл мэдээллийн судалгаа нь бусад судалгаануудаас юугаараа онцлогдлаар та бас тайлбарлаж өгөөч. За хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн салбар судалгаа шинжилгээ хийх онцлог нь бол тухайн салбарын одоо нийгэмд гүйцэтгэдэг үүргээс нэлээд олж хамаарна. Яг тэгэхээр хэвлэл мэдээллийн салбар хэвлэл мэдээллийн хэрэгсэл маань нийгэмд болж байгаа үйл явдлыг олон нийт иргэдэд мэдээлэх үүргийг гүйцэтгэдэг тийм үү? Тэгэхээр нийгэм маань өөрөө байнгын хөгжил хөдөлгөөнтэй үйл явцтай ийм амьд организм. Түүнийг одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэвлэл мэдээллийн салбар маань цаг минут тутам хүргэнэ гэдэг маань өөрөө маш их онцлогтой ийм салбар байдаг. Тэгэхээр энэ салбарыг судлан, шинжилэн зүй тогтлын одоо эрдэмтэн судлаачид олно гэдэг маань өөртөөс нь бас нэлээд тийм нарийн мэдрэмж, ур чадвар нийгмийн одоо бусад салбарын одоо уялдаа холбоог одоо сайн мэдэрдэг ийм мэдрэмж онцлог ур чадвар нэлээд шаарддаг. Шаардлагаар бас нэлээд онцлог л доо. Тэгэхээр энэ салбарт одоо судалгаа шинжилгээ хийж байгаа хүмүүс маань салбарынхаа одоо гол үүрэг зорилгоос хамаарат нэлээд онцлогтой гэж хэлэх хэрэг төвчээр. За дараагийн асуултыг бүх зочдоос асууя. Хэвлэл мэдээллийн судалгаа нь өнөөдөр редакцуудад болон судалгааны байгууллагууд дээр яг ямар түвшинд ашиглагдж байна? Энэ талаар та бүхэн бас байр суурь илэрхийлээч. За би сэтгүүл зүйн салбарт редакцид болон ихтэй сургууль судалгаа хийж байгаа хүмүүс эхлээд хариулсны дараа. За өнөөдрийн подкастыг сонсож байгаа хүмүүс үзэгчтэй хамрагрий. Тэгэхээр манай Монгол Улсын боловсролын их сургууль ер нь ихтэй сургууль бол хэвлэл мэдээллийн нөхцөл байдлын талаар судалгааг бол судалгааны үндсэн хэрэглэгдэхүүн болгож ашиглаж байгаа. Энэ бол 1999 оноос хойш өнөөдөр 26 дахь жилдээ гарч байна гэдэг бол 26 жилийн архив. Энэ бол маш чухал. Хэвлэл мэдээллийн салбарын нөхцөл байдал хэрхэн хувьсан өөрчлөгдөж, хэрхэн одоо агшиж байгаа ч гэдэг юм уу тийм ээ. За ямар салбар нь тэлж байгааг олж хардаг. Энэ үл бидний хувьд бол судалгааныхаа ажлыг явуулах гол үндсэн материал. Тэгэхээр энийг бид бол бүх түвшинд ашигладаг. Бакалаврын түвшинд ч ашиглаж байна, магистр, докторийн судалгааны түвшинд ч энэ судалгааны үр дүнгуулаад ашиглаж байгаа. Тэгэхээр хэвлэлийн өрөөлөнгийн энэ судалгаа бол хэвлэл мэдээллийн салбарын нөхцөл байдлыг тодруулах судалгааны үнэт их хэрэглэгдэхүүн болдгоороо ихтэй сургуулийн багш нар судлаачдад их ач холбогдолтой байдаг шүү. Тийм учраас бид энэ судалгааны үр дүнг байнга хүлээж идэг. Тэгээ эндээс бол хамгийн гол нь бид бол энэ судалгааны тоон баримт үр дүнгуудыг хараад нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх, контент анализ хийхэд бол гол баримжаагаа болгож байна. Тийм учраас цаашдаа ч гэсэн энэ судалгаа доктортай үргэлжилсэн байгаа сайн байна. За редакцууд бол нэлийн завгүй байдаг. Тэгээд яг салбарынхаа тухайн асуудлыг хөндөөхөөс илүү нийгэм цаг үеэ дагаад нэлийн завгүй өглөөнийхөө хурлыг хийгээл өдөржингөө материалынхаа араас хөөцөл цэрэг шөнө хагасалж унтдаг. Тэгээд яг салбарынхаа асуудлыг өөрсдөө хөндөхгүй яваад байвал бас учир дутагдaltaй юм байна гэдэг тэр санааг бол одоогоос 5-6 жилийн өмнө манай редакц дотроо ярьж байгаа. Тэгээд жил бүрийн 5 сарын 3-ны өдөр дэлхийн хэвлэлийн эрхчлөөний өдрөөр яг сайтынхаа бүтэн нүрийг дандаа салбарынхаа асуудлыг хөндсөн контентуудаар дүүргэж бэлтгэж гэсэн уламжлал тогтоосон. Тэгээ яг тэр хүрээнд л биднэрт бол одоо судалгааны материалууд маш их хэрэгтэй болдог. Тэгэхээр яг ингээд зорилго тавиад хийсэн хүрээнд бол жилд нэг удаа л судалгааны материалуудыг маш хугацаатай уншиж судлах.
түүнийг одоо энгийн уншигчдад ойлгомжтой байхаас гадна бусад манай салбарын хүмүүсээс уншиж байгаа болохоор салбарынхандаа бас ойлгомжтой байдлаар зөв өнцгөөс нь хүргэх чиглэлд нэлээд ажилладаг. Тэгэхээр яг манай редакцийн хувьд л жилд нэг удаа л нэг том даацтай материалуудаа шүрдэж үздэг гэсэн. За 1990 оноос хойш 90 он гараад нийгмийн өөрчлөлт шинжил нийгмийн зах зээлийн системтэй холбоотойгоор одоо чөлөөт нийгэмд байгаа энэ байгууллагууд зөвхөн хил мэдээллийн байгууллага гэлтгүүгээр бизнесийн байгууллага гэсэн дээр нь зах зээл хэрэглэгчтэй одоо судлах гэсэн энэ хэрэгцээ шаардлага гарч ирсэн. Үүний дагуу бол одоо томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд хажуудаа юм судалгааны албатай болж эхэлж байсан. За жишээлбэл үндэсний радио телевиз бол судалгааны албатай байгаад тэнцэн одоо тогтмол судалгаа хийдэг байх жишээтэй. За дээрээс нь бусад байгууллагуудад зарим нэг томоохон редакцууд бол тийм судалгаа хийдэг юм туршлагатай эсвэл захиалж хийлгдэг юм байж байгаа. Одоогийн энэ техник технологийн үр шимээр болохоор редакц өөрөө одоо тодорхой хэмжээнд одоо жишээлбэл цахим сайд хэрэгжилж байгаа бол одоо хандлтаа интернетийн орчинд мэдж авах юм одоо бололцоотой болсон байх жишээтэй. За нийгмийн шүлжээ ашиглаж байгаа бол өөрсдийнхөө одоо түгэж байгаа мэдээллийг өөрсдөө одоо хянаад авах юм бүрэн бололцоотой болсон. Тэгэхээр энэ маань одоо зөвхөн судлаач гээд тусдаа мэргэжил эзэмшээд юм тусгайлсан одоо юм судалгаа хийхээс гадна редакц өөрөө одоо тэрийг хянах үйл явц динамикийг харах юм бүрэн бололцоотой болсон. За мэдээж одоо мэргэжлийн судлаачдын одоо эрэлт хэрэгцээ, мэргэжлийн арга барилаа хийсэн судалгаа бол заашгүй шаардлагатай. За энд бол ихтэй сургуулиудын тэнхэн байна, судлаачид байна. За дээрээс нь төрийн бус байгууллагууд бас судалгаа шинжилгээ хийж ирсэн. За тэрний нэг жишээ бол одоо энэ Монголын хэвлэл мэдээллийн мониторинг байгаа. За энийг бол Монголын одоо хэвлэл мэдээллийн салбарт судалгаа шинжилгээ хийж байгаа хүн болгоо ер нь бол мэддэг. Эндээс одоо иш татдаг тоо баримтаа эндээс одоо хэрхэн яаж өөрчлөгдсөнийг бол харж идэг ийм тогтцсон байдаг. Тэгэхээр миний одоо хэлж байгаа зүйл юу гэхээр саяны одоо тусдаа одоо редакцууд өөрийн судалгааны албатай байхаас гадна одоо энэ бол мэдээс нөгөө тухайн байгууллагын санхүүгийн чадвартай нэлээд холбоотой байх тийм ээ. За өнөөдрийн ийм хурдтай нийгэм техник технологийн үед бол редакц бол өөрөөсөө одоо баг судлаач одоо редактор сэтгүүлч маань судлаач өөргөөсдөх ийм болцоотой болсон. За бусад одоо мэргэжлийн хэвлэл мэдээллийн салбар судалгаа шинжилгээ хийж байгаа одоо төрийн бус болон төрийн бус байгууллагууд дээрээс нь ихтэй сургуулиуд бол судалгаа шинжилгээ хийж байна гэж үзэж байгаа. Тэгээд энийг бас тусад нь цаашдаа бас нэг судал шинжилсэн нөхцөл байдлыг тодорхой хэмжээр гаргаж ирэх юм бол бас нэг сэдвэл гэж харж идэг. Баярлалаа. За би бол хэвлэл мэдээллийн салбарт судалгааны хэрэглийг ярихын тулд бас ялгаатай хандах хэрэгтэй. Нэгдүгээрт ихтэй сургуулиуд, академик түвшний одоо байгууллагууд бол судалгааг сайн ашигладаг, эргэлтэнд оруулдаг. Өөрсдөө бас судалгааг сайн хийж байгаа. Энийг бол дурдах хэрэгтэй. Яг одоо практик сэтгүүл зүг одоо хэрэгжүүлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагууд редакцуудын дунд бол нэг талаар энэ хэвлэл мэдээллийн судалгааны үр дүнг ашиглах, ойлгох тал дээр бол маш дутмаг. Би бол энэ дээр ер нь их шүүмжлэлтэй ханддаг. Дутмаг байгаагийн шалтгаан нь бол миний бодлоор хэвлэл мэдээллийн салбарт өнөөдөр юм зах зээлийн зарчим ажиллахгүй байгаа. Зах зээлийн одоо яг юм цэвэр өрсөлдөөн бол маш сул байгаа. Өрсөлдөөн сул байгаа учраас зайлшгүй тэр хэрэглэгчтэй мэдэх, өөрөө хаана явж байгаагаа мэдэх, салбар хаашаа явж байгаагаа мэдэх тийм өдөр тутмын бүр амин дээр тулсан тийм хэрэгцээ шаардлага бол ер нь бага байна гэж хараад байгаа. Зах зээл өөрөө гажуудсан байгаа учраас энэ судалгаа хэвлэл мэдээллийн салбарын судалгааг бол тэр болгон ойлгодгүй, тэр болгон ашигладаг. За магадгүй цахим одоо онлайн орчинд ажиллаж байгаа мэдээллийн хэрэгслүүд угаасаа одоо жишээлбэл фейсбુકийг бол өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн 70 гаруй хувь нь өөр нэгэн фейсбુક пэйжтэй байгаа. Пэйжээрээ дамжуулаад өөрийнх нь контентийг түгээж байна. Админы ирэхээр Facebook Insight бол өөрсдөө ороод харж байгаа бах одоо тухайн контентийнхаа хүртээмж түгээлдэг. Тэрнээс бол нэг их хэтрэхгүй одоо үнэндээ бол хэтрэхгүй байгаа. За томоохон
онлайн мэдээллийн хэрэгслүүд, мэдээллийн сайтууд бол тодорхой хэмжээгээр бас судалгаа ашиглах гэж оролдож байгаа нь бол харагддаг. Бусдаар бол ер нь манай хэвлэл мэдээллийн байгууллагууд судалгаанд бол маш их тийм үл ойшоосон байдлаар, төвөгшөөсөн байдлаар ханддаг нь бол харагддаг. Судалгааны дүнг ашиглаж хэвшээгүй. Ялангуяа сэтгүүлчид, редакцийн ажилтнууд бол завгүй нь ойлгомжтой мэдээж хэрэг. Удирдлагын төвшөнд, бодлогын төвшөнд судалгааг бол ашигладаг байж ич мөнгө олох тэр ажил чинь судалгаан дээр үнсэж бид нар хаашаа явах уу, хинт хүрч ийн үү, хаана орон зай байна уу, юун дээр бид нар дутаад байна уу, юун дээр алдаад байна уу гэдгийг судалгаагаар л харна шүү дээ. Өөр юугаар ч харахгүй. Судалгаагаар харна. За энэ бол маш дутмаг байгаа. За нөгөө талын нэг хэлэх зүйл бол одоо эгүүр дээр жишээлбэл эгүүрийн сэдв, эгүүрийн болон одоо хэвлэл мэдээллийн салбарын тулгамдсан асуудлуудыг хөндөж бичсэн байдаг. Энийнд бол би бас маш их олзуурах гэж байгаа. Яагаад тэр энэ бол дэвшил. Саяхныг болтол ер нь сэтгүүл зүйн салбарынхан одоо тогоон дотроо ээжиж нэг нь нөгөөхийгөө муулахгүй ч гэдэг ч юм уу, шүүмжилж болохгүй ч гэдэг ч юм уу, шүүмжлэлтэй хандсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд одоо дургуутсал илэрхийлэх гэдэг ч юм уу, ийм маш эрүүл бус хандлага саяхныг хүртэл байсан уу гэвэл байсан. За бид нар өөрсөндөө шүүмжлэлтэй хандах, хэвлэл мэдээллийн хэрэгслийн шүүмжлэлтэй юм болон платформ тэ сэтгүүл зүгээ эрүүл байлгахын тулд өөрсдийгөө судлах, тандах одоо ямар нэгэн сэтгүүл зүйн одоо хэм хэмжээнд харш үзэгдэл гарах юм бол тэрэндээ бол шүүмжлэлтэй ханддаг байх нь өөрөө энэ салбар эрүүл байхын хамгийн гол үндэс шүү дээ. Тийм учраас өөртөө судлах хэрэгтэй, судалгаагаа ашиглах хэрэгтэй. Тэгжээч нэгдүгээр сэтгүүл зүй эрүүл байна, хоёрдугаарт энэ салбарын чиг хандлага хөгжил нь өөрөө эрүүлээр явагдана. Үнэхээр одоо бизнесийн зарчмаар ажилламаар байгаа, орлого мөнгөө нэмэгдүүлмээр байгаа, хэрэглэгчээ мэдмээр байвал судалгаа л ашигла. Өөр ямар ч арга байхгүй. Би энэ дээр нэг зүйл нэмчвэл яг би өөрөө нөгөө нэг хэвлэл мэдээллийн салбарт судалгааны албан ёс хариуцаад практикт бас хэрэгжүүлсэн бас туршлага сургамж гэх юм уу. Яг тэрнээс одоо хон дээр жаахан академик төвшөнд хийдэг болсон гэх юм уу. Тэгэхээр би үндэсний радио телевизэд ажиллаж байхад өглөө болгон одоо үндэсний радио телевиз маань өглөөний шуурхайтай. За тэн дээр миний танилцуулдаг юм юу байдаг вэ гэхээр тухайн үед яг нийгмийн сүлжээ гэдэг юм бол их төвөмөл биш байсан болохоор нөгөө цаасан загтлаа юу хэрдэг. Ялангуяа радиод бол загтлах хэрдэг. Тэгэхээр өглөөний шуурхай дээр би одоо 2-3 өдрийн өмнөөс загтлуудаа ингэ тоймлоод Монголын үндэсний радиогийн үйл ажиллагаа хөтөлбөрийн бодлоготой холбоотой хэсгүүдээр нь тоймлоод мэдээлэл хийдэг байсан. Тэгээд өглөөний шуурхай дээр бүх редакцийн дарга нар суудаг. Албарын дарга нар суун. Тэгэхээр тэнд өөрсдийнх нь одоо бэлтгэсэн нэвтрүүлэг мэдээлэл орон нутгийн сонсогчд бол Улаанбаатар хотын сонсогчдод хэрхэн яаж хүрсэн байна уу? Нэвтрүүлэгд хэрхэн одоо яаж үнэлт өгөнж байна уу гэдэг зүйлийг бас ингээд мэдээлэлтэй. За дээрэс нь сар тутам үндэсний хэмжээнд хэрэглэгчдийн дунд сонсогчдын дунд судалгаа хийгээд бас ингээд хурал дээр нийтийн хурал дээр одоо нийт уран бүтээлчдийн хурал дээр ингээд дүнгээд танилцуулдаг. За тэрнийхээ үндсэн дээр үндэслээд одоо оны эцэст хамгийн олон сонсогчтой одоо телевизийн нэвтрүүлэг, радиогийн нэвтрүүлэг гэдгийг шалгаруулад тухайн одоо редакцид одоо өргөжлөн төр батламж одоо өгдөг ийм зохион байгуулалтанд орсон байсан. Тэгэхээр тэр маань одоо тухайн үед юу гэж ойлгогдож байсан бэхээр нэгдүгээр уран бүтээлчд маань өөрсдөө миний хийж байгаа нэвтрүүлэг үзэх сонсогчдод тэр хүрж байгаа юм бэ гэдэг тэр мэдрэмж тэр юугаа авчдаг. За дээрэс нь одоо телевиз радиогийн програмын захиргаа гэдэгтэй хөтөлбөрийн бодлогыг гол тодорхойлдог гол нэгж маань тэнд байдаг. Тэгээд тэд нар маань нэвтрүүлэг одоо нийт одоо хөтөлбөрийн бодлого маань үзэх сонсогчдод одоо хэр хүрж байгаа юм. Дараа жилийнхаа одоо бид нар хөтөлбөрийн бодлогыг хэрхэн яаж төлөвлөх юм бэ гэдэг зүйлийн одоо нэг одоо бичиг баримт нь одоо судалгааны албанаас хийжсэн судалгааны тэр үр дүн тайлангууд байдаг байсан. За мэдээж одоо телевиз радио өөрсдийн одоо бодлогоор хийдэг нэвтрүүлгүүд бас байна тийм ээ. Нөгөө талаас хэрэглэгчд буюу сонсогч үзэгчдод одоо юу өсөж байна уу? Тэдний төвшин ямар байна уу? Бид нар одоо яаж нэвтрүүлгүүдэд хүргээд байна гэдэг тэр судалгаа хийдэг байсан. За бүр одоо
дээдлийн түвшинд болохоор гол нь бол телевиз радио маань одоо хөтөлбөрийн бодлого одоо бид нар үзэг сонсогч зориулж нэвтрүүлэг нийтлээ хүргэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ судалгааны үр дүнг ингэж ашиглана гэдэг бол бас тухайн үед нэлээд дэвшилттэй юм байдаг байсан. За нөгөө талаас телевиз радио студийн систем гэдэг зүйлд 90-ад оны сүүлээр шилжсэн л дээ. Тэгэхээр тэр бол яг хуу тухайн үед манай хэвлэл мэдээллийн салбарт бас нэлээд томоохон тийм шинэ үзэгдэл байсан. Тэгэхээр студиудын одоо захирлууд маань тухайн одоо нэвтрүүлэг олон нийт үзэг сонсогчдод хэрхэн яаж хүрч яах вэ гэдэг тэр нэг одоо зах зээлийн системд шилжсэн үе байсан юм чинь тэр рейтингээ одоо олж мэдэх тийм хүсэл сонирхол зорилго байсан. Тэгэхээр тэр нэвтрүүлгийн рейтингийг харж байгаад одоо бусад пүүс компаниуд нөгөө зар сурталчилгаа өгдөг. Тэгээд тэрийг одоо жишээлбэл манай судалгааны албад 7 хоног тутам хийдэг байсан л да. Тэгээд 7 хоногийн лав гаргийн өглөөний шуурхай дээр бид нэр танилцуулдаг. За өнгөрсөн 7 хоногийн Монголын улсын телевизийн хөтөлбөрөөс одоо энэ нэвтрүүлгийг хамгийн олон хүн үзсэн байна. Эхний 10 байрыг. За энэ нэвтрүүлгүүдээс гадна чанартай одоо сайн болсон гэж бас энэ 10 нэвтрүүлгийг үзсэн байна. За дээрэс нь судалгаанд оролцогчд бол өнгөрсөн 7 хоногийн нэвтрүүлэг хөтөлбөрөөс ийм зүйлийг одоо ингэж үзэж анхаараач. Энэ сайн боллоо, энэ муу боллоо, дараа бол тийм сэдвэр ийм юм үзмээр байна гэдэг тэр саналуудыг хэлж. Тэрийг бүгдийг нэгтгээд лав гаргийн өглөөний хурал дээр танилцуулдаг. За тэгэхээр нөгөө студийн захирлууд маань тэн дээр мэдээж нэвтрүүлгүүдээ сайжруулах юм анхаарна. Хоёрдугаарт рейтингээ харчаад одоо бусад одоо аж ахуй нэгжүүдтэйгээ ярихад одоо нэг судалгаа одоо нэг үзүүлэх баримт нь болж байна шүү дээ, тийм ээ. Тэгээд тухайд одоо гэрэлтэй цонх гэдэг нэвтрүүлэг бол одоо эхний одоо нэгдүгээр байранд бол хэдэн 7 хоногийн дараа л шалгарч байгаа чинь. Тэгэхээр нөгөө бол пүүс компаниуд дээр очиход энэ ч үнэхээр үзэгчтэй нэвтрүүлэг юм байна. Тэгэхээр реклам зар сурталчилгаа тэр тухайн одоо хөтөлбөр нэвтрүүлгээр байршуулдаг. Ингээд энэ зах зээлийн нөхцөл байдал тухайн нэвтрүүлэг эдийн засгийн санхүүгийн нөхцөл байдлын хоорондоо уялдсан нэг юм үе байсан. Тэгээд түүнээс хойш одоо Максима гэдэг компани телевиз үзэгчдийн судалгааг хэвлэн хүрээлэн бас хийдэг өдрийг болоод Максима бол одоо зогсчихсан байх шиг болж шүү дээ. Одоо рейтинг гаргаж байгаа. Тэгэхээр түрүүн бас нэг зах зээлийн зарчмаараа ажиллах тийм энэ чөлөөт нийгэмд гүйцэтгэж байгаа үүрэг тэгээд дээрэс нь өргөн өрөөнд ярих юм бол хэвлэл чөлөөтэй байх хэвээр хараат ус байх хэвээр санхүүгийн үед бие даасан байх хэвээр тэгээд ерөнхий одоо бидний том зүйлүүдтэйгээ энэ зүйлүүдийн судалгаа шинжилгээ чөлөө зах зээлтэй уялдах энэ механизмууд нэлээд бүрдэж хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн энэ маань зөв зам дээрээ тогтох юм уу гэж энд бас их олон жил ярьж байгаа л да. За миний одоо нэг хэвлэл мэдээллийн салбар судалгаа шинжилгээ хийжсэн туршлагаас гэх юм бол юм байгаа. Энэ бол бас болохгүй ч юм бас биш хийж болдог. Яг нь үнэхээр одоо редакц маань өөрөө одоо хүсэх тэр судалгаа шинжилгээний зориуд мөн гаргах төсөвлөх бодлогоор одоо яг тийм бодиттой судалгаа хийгээд үйл ажиллагаа сайжруулах гэсэн тэмцээн хүсэл ирэмэлцэл байх юм бол энэ бас болдог ажилтай. За дараагийн асуултыг Игүрцэг эмээний ерөнхий редактор Тэнгисээс асууж байна. За түрүүн бас мөнх мандах захирал бас цаашаагаад өнгөрсөн Игүрцэг эмээ сайтын хувьд Игүр брэнд булангийнхаа Игүр сэдв дээр бас их сэтгүүл зүйн өнөөгийн хөгжлийн чиг хандлага тулгамдж буй асуудал сэдвээр бол бас нэлээд хэдэн материалууд бичиж хэвлүүлсэн байдаг. Тэгэхээр тэдгээр бүтээлүүдийг хэвлүүлэхэд судалгаа ямар судалгаа ашиглав? Судалгаа ашиглахад ер нь хэр хүндрэлтэй байв? Өөрсдөө судалгаа хийсэн үү? Ер нь ингээд асуудал хүнсэн нэвтрүүлэг хийхэд энэ чиглэл дээр ажиллахад ямар бэрхшээлтэй байдаг вэ? За манай Игүрийн сэдв гэсэн энэ контент бол яг салбарын асуудал хүнддгөөрөө тогтмол болоод 5 дугаар гарцсан маа 5 жил хийж гин гэсэн. Тэгэд энэ маань бас ингээд харагдсанд их олзуурхаж баяртай байна. Тэг хамгийн анхныхын ковидын үед хийжсэн. Тэгээд бид нэр дан текстэр хийдэг. Тэгээд сайтд нийтлэгдсэн текст материал гэхэд ер нь нэлээд том гүйлгээд байвал ингээд гүйлгээл яхаар хэвлэхэд 20-30 хуудас болцохоор тим юм ингээд онлайн сэтгүүл зүй хийж байгаа орчинд бас тавьж байгаагаар их онцлог байдаг. Тэгээд яг хийхэд судалгааны материал бол үнэхээр хэвлэлийн үрээлэнгийн одоо энэ нэмэгдгэлээс өөр материал бол үнэхээр байдаг гэж хэлэхэд бол тун хэцүү. Эхний 2 дугаарыг бол бид нар яг салбарын өнөөгийн нөхцөл байдал цаашд ямар ирээдүйн чиг хандлага руу бид нар явах нь зүг бэ?
бидний одоо болохгүй байгаа алдаа оноо юу байна вэ гэсэн сэдвээр эхний 2 жил бол ерөнхий сэдвээ хийжсэн. Тэгээд гол төсчижсэн материал бол энэ хэвлэлийн үргэлжлэнгийн эмхэтгэлэл ер нь бол байгаа. Тэгээд бусад одоо материалд ашиглаж байгаа судлагдах их сурвалжуудыг бол дандаа он байдлаар авах шаардлагатай болдог. Нөгөө экспертүүдээс ярилцлага авах, байр суурийн та энэ тал дээр юу гэж бодож байна, та одоо байр суурийг хуваалцаж гэх байдлаар ингэж бусад хэрэгцээтэй өнцгүүдээ ер нь бүрдүүлнэ. Тэгээд ер нь уншигчид юу гэж бодож байна гэдгийг уншигчдын санал онолыг авах байдлаар за сүүлийн үед бол бид нөгөө онлайн санал асуулга форум бүглүүлж бас тодорхой судалгаа өөрсдөө бас жоохон судалгааны элемент ашиглаж байгаа байдлаар ингээ хийдэг ус. Яг ингээд салбарын асуудлаа өөрсдөө хөндлөнө гэдэг бол одоо нэг галтай гэдэг шиг жоохон төвхтэй сэдв болчдөг. Тийм болохоор яг ийм бид нар тийм учраас нөгөө нэг өнцгөө хин нэгэн хүн рүү наах хүшээ ингээд энэ хүн л ингээ илтсэн гэдэг байдлаар биш. Яг энэ судалгаан дээр ингэж дурдгдсныг бид нар ашигласан юм а гэвэл бол их зүгээр байдаг байхгүй. Тэгээ тийм учраас их дутмага. Тэгээд яг одоо нөгөө 2 дахь удаагийн дугаар дээр бид нар хаашаа ирээдүйн рүү явах хэрэгтэй вэ гэдэг дээр бол хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан эмгэтгэлийг ашиглахдаа бидний тухайн үед барьж исэн өнцгөө нь юу байсан бэ гэхээр одоо нөгөө ямар ч редакцгүй нэг хүн ажилуулдаг, 2 хүн ажилуулдаг нэг ийм сайтууд маш олон байна. Тэгээд эднэрийг одоо уншигчтанд ялгаж таних хэрэгтэй байна. Тэгээд цаашид ч гэсэн редакцууд ингээд ерөөхдөө редакцийн бүтцээр үйл ажиллагаа явуулж бас тодорхой хэмжээнд хэмжээж зах зээлийн зарчмаар ингээд өрсөлдөх юм байна. Бас мэдээ материал илүү боловсруулалтад хариуцлагатай харах юм гэдэг өнцөг явуулахдаа бүх нөгөө нэг хэвлэлийн үргэлжлэнээс гаргасан сайтуудын задал одоо эзний тэгээд нэг хэдэн хүн ажилдаг домен нэр энэ гэсэн хүснэлтийг нэг инфографик болгоод тэгээд ерөөдөө бүтцээр нь бид ингээд дээрээс нь доош чагсаагаад гаргацсан. Тэгээд ирэмбэлсэн гэсэн ерөөдөө хэвлэлийн үргэлжлэнгийн судалгааг ашиглаж редакцуудын ирэмбэлсэн байдалтай ийм контент хийсэн чинь ер нь бид хэд бол тэр жилдээ нэлээд шүүмжлэл салбар дотроо хүртсэн. Тэгээд бүгдээрээ л адилхан сэтгүүл зүй хийж том жижиг гэж одоо ялгалаач гэдэг юм. Тэгээд өөрөөсөө одоо нэг адилхан сайт байж бусад сайтуудаа одоо том жижиг гэж ирэмблээ гэх мэтчлэнгийн дайралтанд нэлээд өртөж исэн. Тэгээд ерөөхдөө бол салбарын асуудал хүрээний төвхтэй төвчрөөс судалгааны материал бол маш чухал. Тэгээд үнэхээр энэ эмгэтгэлийг л барьж бид нар ер нь бол ажилладаг. Сүүлийн үед бид нодон сонгуулийн жилд бол сонгуулиар хил мэдээллийн байгууллага яаж ажиллах зүгээр гэсэн сэдв хүндсэн учраас илүү гадаадын судалгаануудыг англи хэл дээр олж унших шаардлагууд бол тулгарсан. Энэ жил бид нар хийсэн юм болохоор зэрэг төрийн албаны хэвлэлийн төлөөлөгчд гэж ер нь ямар хүмүүс вэ гэдэг яг чөлөөт хэвлэлтэй харьцаатай асуудал нь зөрчил юунээр гарч ийн гэсэн сэдв. Тэгээ энэ дээр бас гадаадын судалгаа энэ ашигласан. Тэгэхээр хэвлэлийн үргэлжлэг бол энэ материал эхний 1-2 жилд бол маш их барьж ашигласан гэж ойлгож байна. Тэгээд судалгаа гэдэг дээр бас ингээд 2-3 тусдаа сэдвүүд яригдах болж байгаа шиг байна л да. Нэг нь бол одоо яг өөрсдөө салбарыг судлах тэр судалгаа. Нөгөөх нь ер нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага өөрийнхөө менежментийг сайжруулахын тулд зах зээлийг судлах, тэгээ уншигчдынхаа эрэлт хэрэгцээг судлах, тэгээ контентуудынхаа чанар юмыг одоо илүү сайжруулах нь яах вэ гэдэг дээр илүү менежментэд чиглэсэн бүтээмжийн гэхүү тийм судалгаас хийх шаардлага бол байд юм билээ. Тэгээ тэрэнд редакцууд бас их мөнгө хаяж одоо судалгааны байгууллагад хөлсөлж ажиллуулж ингэх юм бол бас зарим чанаргүй хэрэгцээгүй илүү зардал гаргадаг контентуудаа танаад тэгээд яг хүрх өстэй одоо уншигч хэрэглэгчдийн сегментийг тодорхойлоод илүү оновчтой ажиллах боломжийг бас хэвлэл мэдээллийн байгууллага өөрт нь чиглэсэн судалгаа бас нэлийн хэрэгтэй юм байна гэж дүгнсэн. 3 дахь судалгаа бол ер нь сэтгүүлчид хэвлэл мэдээллийн байгууллага бол судалгаатай харьцаж сурах шаардлага бол маш өндөр байгаа. Одоо бүх мэдээ материал бол их богино хугацаанд амархан авагддаг болсон. Энэ нөхцөлд бол яг судалгаатай тулж ажилладаг сэтгүүлч хэрэгтэй байгаа. Тэгээд тэр бол маш чухал. Тэгээд энийг их сургуульд бас илүү сайн заагаасай
гэж боддог. Ер нь ингээд дадлага оюутнууд энэ төр орж ирээд ингээд харахад юм унших тэгээ яг ингээд уртхан судалгааны материалтай танилцаад дүгнэн шинжилгээ хийх энэ байдал бол нэлийн тутмаг ажиглагддаг. Ийм 3 өөр судалгаан дээр ингээд ерөөхдөө хариулчих гэж бодлоо. За үүнтэй холбоотойгоор сэтгүүлч мэргэжил эзэмших гэж байгаа залуу боловсон хүчин судлаачдад энэ талаар яг судалгаа хэр заагддаг талаар сэтгүүл зүйн доктор судлаач Бацараг болон Од мандах багшаас тодруулж сумаар нь сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөрийн хичээлийн хөтөлбөрт хэвлэл мэдээллийн судалгаа социологийн талаар хэр түвшинд заагддээ ямар арга зүй ашиглах талаар. За хэвлэл мэдээллийн салбарын судалгааны талаар бол бакалаврын түвшинд болон агшин шатны түвшинд бол бүгдэнд нь заадаг. За бакалаврын түвшинд бол судалгааны арга зүй гэдэг хичээл, мөн сэтгүүл зүйн судлал шүүмж гэсэн хичээлүүд бол яг гол агуулга нь бол энэ хэвлэл мэдээллийн салбарын судалгааны чиглэл рүү явдаг. За мэдээж хэвлэл мэдээллийн салбарт бол маш их судалгаа хийгдсэн байдаг. Зөвхөн хэвлэл мэдээлэл одоо өнөөдөр гэсэн энэ тоо судалгаанаас гадна чанарын судалгаануудыг бол ихтэй сургуулийн бүх багш нар бол хийдэг. За эрдэмчлэгээний сэтгүүлүүдэд бол одоогийн байдлаар бол бараг 1000 гаруй өгүүлэл хэвлэгдсэн байж байгаа. За мөн нэг сэтгүүл зохиол бүтээлгэд бол одоо 100 гаруй 200-300 гаруй байна тийм ээ. Ингээ эмгэтгэл ингэх юм бол хангалттай хэмжээний судалгаа бол бий. Харамсалтай нь тэр болгоныг бол редакцууд авч үзэж уншиж судлах нь бол бараг байхгүйтэй адилхан байдаг. Тэгэхээр яг бид бол бүх оюутнуудаа бол энэ судалгааны таймыг заадаг, ямар чиглэлээр ямар судлаач ажиллаж байгааг хэлж өгдөг. Тийм ээ. За цаашдаа одоо ямар чиглэлээр судалгаа явуулах боломжтой орон зай нөхцөл болцоо байгааг бол заадаг. Тэгээ шинжилгээ ухааны одоо арга зүйнүүдийг үл ерөнхийд нь бол нэг үрчлэн наривчлан заадаг. Манай сургууль дээр гарвал судалгааны арга зүй хичээлийг манай Бацараг багш бол одоо маш олон жил заасан. За судал шүүмжийн хичээлийг бол бид бол ингээ өөрсдөө заадаг. Мөн одоо зааж байгаа хичээл предмет болгондоо бол энэ судлагдсан судалгааны арга зүйнүүдийг бол шингээж ингэж явдаг. Би жишээлбэл Монголын сэтгүүл зүйн түүх хичээл заахад бол тэр чигээрэл сэтгүүл зүйн судалгаа зааж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ үедэр бол ихтэй сургуулиуд бол ямар ч байсан бүх оюутнууд бол яг судалгааны арга зүйтэй холбоотой үр дүнгуудын талаар бол хангалттай мэдээлэл өгдөг. За мэдээж одоо тэнд чинь бас янз бүрийн төвшөнд сурж эзэмшсэн хүмүүсийн ялгаал байгаа болохоос биш бүх ихтэй сургуулиуд бол судалгааны арга зүй бол заадаг. Мөн одоо цаашдаа бас энэ хэвлэл мэдээллийн салбарын судалгаа гэдэг нь зөвхөн одоо тоон ийм судалгаанаас гадна мониторингийн үр дүнгээс гадна тэр чанарын судалгаа их байдаг. Тэгэхээр тухайн салбар болгон өөрсдийнхөө тэр чанарын судалгааны гарсан үр дүнгуудыг бас уншиж ашигладаг байгаасаа гэж би бас боддог. Зөвхөн одоо юу гэдэг юм мониторингийн үр дүн гарчаад гэдэг нөхцөл байдлыг судлах биш. Чанарын одоо судалгаа хийгдсэн бусад хүмүүсийн илэрхийлгээний өгүүлэл нэг бүтээлүүдийг уншиж судлах. Тэндээс одоо өөрсдийнхөө нөхцөл байдал чиг баримжаагаа авах бол их чухал. Тэгэхээр ихтэй сургуулийн одоо багш нар гэдэг бол зөвхөн хичээл заадаг биш. Мөн хажуугаар нь бүх чиглэлээр судалгаа хийдэг. Дандаа төрөлжсөн одоо юм судаачд байдаг. Тэгэхээр яг зарим одоо хүмүүс бол телевизийн чиглэлээр одоо нарийн мэргэшээ явж байхад зарим нь түүх, сонины чиглэлээр гэдэг нь сэтгүүл, тэгээд чөлөө төвлөлийн нөхцөл байдлаар гэдэг ингээд мэргэжсэн салбаруудаар хийгдсэн судалгаанууд бол их чухал. Тэгэхээр танай одоо хэвлэл мэдээллингээс гаргаж байгаа энэ судалгааны үр дүн бол тэр судлаачдын одоо бас нэг одоо дата болж өгдөг. Тийм учраас цаашдаа бид бол бас энийг тасралтгүй явахын гол ач холбогдол нөхцөл байдлаар дүн шинжилгээ хийхэд маань ихэнх чухал байдаг байхгүй. Тэгээ ер нь одоо цаашдаа редакцууд бас өөрсдөө хүмүүсээ мэрэгшүүлэх, судлаач болгох тийм ээ. За агшин шатанд гэдэг юм уу сургах, дадлагжуулах тал дээр бас анхаарах хэрэгтэй. Тэгжээж одоо бас нэгтэй сургуулиудын гаргасан судалгааны үр дүнгуудыг одоо ашиглах хэрэгтэй. Өнөөдөр одоо жишээл Монгол Улсын их сургууль, боловсролын их сургуулиас гаргаж байгаа эрдэмчлэгийн сэдвүүд бүгд цахим болж байгаа. Бүгдээр одоо PDF хэлбэрээр цахим одоо Мойсийн ухаал 2000 оноос гарсан тэр бүх сэтгүүлүүд цахимд орцсон байх жишээтэй. Боловсролын их сургуулийн 2007 оноос гарсан бүх сэтгүүл одоо цахим болжээ. За сүүлийн үед бол Брожолтой олон улсын одоо зэрэгэлтэй өндөр сэтгүүл болж байна. Гэх мэтээр ингээд бид бол бас судалгааны түвшинд бол тодорхой ажлуудыг хийж байгаа. Тэгэхээр энэ одоо нээлттэй болсон дата, энэ өгөгдлүүдийг ашиглаж өөрсдийнхөө одоо хөгжил хандлагыг одоо мэдрэх нь бол манай редакцуудын бас нэг гол зорилго байгаасаа гэж боддог. Тэгээ эгүүрийн одоо бас энэ болон бол их сайн болон байдаг. Цаашдаа бас олон талын их сурвалжуудыг яг одоо баталгаад одоо материалуудыг ашиглаж байгаасаа гэж бодож байна. Яг хөө мэдээж аман их сурвалж экспертүүдийн дүгнэлт чухал болгож гарсан судалгааны үр дүнгууд бол хамгийн чухал шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдалдаа
тохирсон ийм одоо олон мэдээллүүдийг ашиглаж энэ судалгааг эргэлтэнд оруулж байгаасаа гэж бас хүсдэг шүү. За би судалгааны арга зүй хичээл зааж байхад оюутнуудад нэг анзаар гэдэг юм болохоор эхэнд бол их тийм хол хөндий сонсогддог оюутнуудад би хвшил 2 дугаар курсыханд ордог. Тэгээ судалгааны арга зүй, аргачлал, арга техник гэл яхаар нэг тийм хол юм шиг санагддаг оюутнууд хичээл зааж байхад анзаардаг л. Тэгэхээр эндээс би одоо өөрийнхөө одоо арга барилыг бас тухайн үед өөрчлөөд ер нь мэрэгчлэлтэй илүү их одоо сэтгүүл мэрэгчлэлтэй. Тэгэхээр одоо социолог байна уу одоо судалгаа шинжилгээ хийж байгаа хүмүүсийн хувьд бол хамгийн түрүүнд баримт хамгийн чухал тийм ээ. Тэгээ тэр баримтыг хэрхэн яаж цуглуулж олж цуглуулах уу, ямар дүн шинжилгээ хийх вэ гэдэг юм чинь л судлаа одоо социологч хүний бас нэг үндсэн чиглэл. За сэтгүүлч хүний бас нэг үндсэн чиглэл болж таарж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёрын давхцал дээрээс нь би бас энэ судалгааны арга зүй хичээлийг бас заах гэж хичээж ирсэн. Тэгээд ирэхээр бас оюутнуудад маань арай илүү жаахан дөхөм, арай илүү наалтцтай, ойрхон ингэж ойлгох юм болов уу гэж бодогддог байсан. Тэгэхээр одоо судлаач нар бол дандаа баримттай ажилтдаг, сэтгүүлч ялгаа байхгүй баримтын хойноос үзэлдэж, баримтаа нягтлж, үнэлж, цэгнэж мэргэжлийн одоо тэр шаардлага шалгуурыг хангаж тэгснээ дараа одоо олон нийтэд хүргэдэг тийм ээ. Судалгаач бас ялгаа байхгүй баримтаа үнэлж, цэгнэж, талдлаас нь дүгнэлт хийж бас олон нийтэд хүргэдэг ийм л үйл явц шатаараа л та. Тэгэхээр энэ хоёр бол ингээд нэг судалгааны арга зүй, аргачлал, арга техник мэргэжлийн нэр томьёо хэрэглээний хол хөндөй юм шиг сонсогч байгаа хэдийч судалгааны арга зүй зааж байгаа багш маань өөрөө тэр оюутнуудынхаа мэргэжлийн онцлогтой уялдуулаад зааж юм бол тэр мод нэлээд наалдах. Тэгэхгүйгээр нэг тийм онл яриа тийм үү. Одоо жишээлбэл эртний одоо дунд зуурын сэтгэгчд бол ингэж үдсэн одоо тэгсэн ингээд онл яриад ах юм бол бас жоохон хол хөндий явуудахтай сонсогч магадгүй. Тэгэхээр судалгааны арга зүй, арга техникийг бол яг тэр нэг мэргэжлэлтэй холбоо заачаар илүү ойлгомжтой хүртээмжтэй юм шиг санагддаг. Тэгээ мэдээж гараад оюутнууд маань редакцид ажиллана. Тэгээ саяны одоо эйгүүрийн редакторын хэлж байгаатай адилхан яг хийж байгаа ажилдаа судлаачийн байрнууд суурнаас хандаа сурчих юм бол одоо ингээд практик сэтгүүл зүйдээр байдаг одоо худал мэдээлэл тараах, хүн гүтгэх одоо тийм ээ мэргэжлийн алдаа гаргахаас хамгийн их сэргийлнэ л гэсэн үг. Тэгэхээр энэ чадварыг бол ихтэй сургуулиудад бол хөтөлбөрт нь судалгааны арга зүй бол ингээд заагддаг. Зүгээр яг хуу зааж байгаа одоо хүргэж байгаа багш нарын одоо нөө саяны одоо миний арга бол одоо ийм байх нь тийм. Бусад өөр багш нар маань яг яаж хүргэж байгааг би бас хэлж мэдэхгүй л дээ. Тэгэхээр бас ойролцоол байх. Тэгэхээр энийг илүү одоо жишээлбэл энэ зааж байгаа багш нар маань техникүүд арга туршлагаа бас ингээд яриад одоо ингээд практикт бас юм хэрэгцээ байна гэдгийг бас ингээд мэдж байгаа тохиолдолд бол бас дараа нь одоо энэ онл практикийн хурал зохион байгуулах юм уу, эсвэл хичээлийнхээ хөтөлбөрөө одоо яаж шинжлэх юм байгаа тийм ингээд цаашдаа ингээд ажил болгоод явах юм бүр болцоотой л гэж харагдсан. За дараагийн асуултыг хэвлэлийн үрэлэнгийн гүйцэтгэх захирал Мөнх Мандахаас асуумаар байна. За хэвлэлийн үрэлэн мэргэжлийн сэтгүүл зүйд судалгаа шинжилгээний чиглэлээр бол багагүй хувь нэмэр оруулсан. Тэгэхээр Монголын хэвлэл мэдээлэл өнөөдөр гэсэн энэ эмхтгэл ямар үр дүн хувь нэмэр оруулсан бэ сэтгүүл зүйд? За энэ Монголын хэвлэл мэдээлэл мониторингийн өнөөдөр судалгааг 1999 оноос хойш хэвлэлийн үрэлэн хэрэгжүүлж байгаа 26 дахь жилийн тайлан маань өнөөдөр яг дөнгөж саяхан хэвлэх үйлдвэрээс та бүхний гар дээр ирээд байна. За тэгээд яг нэг талаар энэ судалгааны яг гол үр дүнгээс би эхлээд нэг товчхон хэдэн тоо баримт дурдчихъя. Ерөнхийдөө 99 оноос хойш энэ судалгааг хэрэгжүүлж байна гэдэг маань бол үндсэндээ 99 оноос хойш 26 жилийн туршид Монголын хэвлэл мэдээллийн салбар тооны хувьд хэрхэн яаж өөрчлөгдсөн түүхийг баримтжуулсан байгаа. Хамгийн анх 1999 онд хамгийн анхны судалгааг хэрэгжүүлж байхад тухайн үедээ маш энгийн юм шиг хэрнээ бид нар Монголд хичнээн сонин байна вэ? Хичнээн телевиз ажиллаж байна вэ? Орон нутагт
ямар төрлийн хэдэн мэдээллийн хэрэгсэл ажиллаж байна вэ? Хэвлэл мэдээллийн салбарт хичнээн хүн байна уу? Тэр хүмүүс ямар мэдлэг боловсролтой, хэдэн сэтгүүлч мэргэжилтэй, хэдэн эрэгтэй, хэдэн эмэгтэй, ямар насны хүмүүс ажилладаг, ямар цалинтай ажилладаг. Гэх зэрэг ийм наад захын тоо биднэрт байдгүй байсан. Байдаг юм шиг хэрнээ, мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй байсан. Тухайн үед бол жишээлбэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн хууль зүйн яамд бүртгүүлдэг байсан. За тэр бүртгэлийг бид нар хэвлэл мэдээллийн салбарын тоо гэж бодоод идэг байсан. Жишээлбэл 99 онд бол 1200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл хууль зүйн яамд бүртгэлтэй байна гэдэг тоог хүн болгон амны уншдаг юм шиг яриад явдаг байсан. Судлаад үзсэн чинь 200 гаруй мэдээллийн хэрэгсэл яг ажилдаг. Ингэж нөгөө хамгийн анхны суур одоо тоон мэдээлэлээ бүрдүүлсэн. Энээс хойш бол 26 жилийн турш энэ судалгааг тоо мэдээллийг бүртгээд явсан гэдэг маань өөрөө бол маш том амжилт гэж бодож байгаа. Маш чухал түүхэн баримт. Энэ судалгааг хамгийн эхлээд Даны олон улсын хөгжлийн агентлагийн одоо дэмжлэгтэйгээр төслийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн. Эхний 3 жилийн судалгааг санхүүжилттэйгээр явуулсан. Үүнээс хойш одоо 23 жилийн хугацаанд хэвлэлийн хүрээлэн өөрийнхөө санхүүжилтээр өөрийн санаачлагаар энэ бүрдүүлж байгаа энэ одоо тоон мэдээллийг энэ түүхийг алдагдуулахгүй тулд одоо өөрсдийн хүч хөрөнгөөр энийг аваад явж байгаа. Манай судалгааны албаны хагас жилийн ажил болдог. Эхний 6 сар манай судалгааны алба бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ тоон мэдээллийг бүрдүүлэх, боловсруулах, нягтлах, шалгах, эмхтэх ажилд бүх цагаа зарцуулдаг. За тэр 6 сарын хугацааны цалин мөнгө, урсгал зардал, судалгааг хэрэгжүүлэхтэй холбоотой тэр ажлын хэвлэлийн хүрээлэн өөрөө санхүүжүүлээд явдаг. Тэгэхээр энэ судалгаа өнөөдөр 26 дахь удаадаа хэвлэгдээд гарч ийн гэдэг бол энэний ард ямар их хүч хөдөлмөр байна вэ гэдгийг илтгэж байгаа. За нөгөө талаар 26 жилийн одоо хэвлэл мэдээллийн салбарын өгөгдөл дата хэвлэлийн хүрээлэн дээр бид нэр одоо цуглуулад байна гэсэн үг. За энэ датанаас бид нар юу олж харах боломжтой вэ гэхээр жишээлбэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл 90-90 онд бол юун түрүүнд одоо цаасан сонин ялангуяа тухайн үед бол бид нар шар гэж нэрлэдэг байсан хэвлэл асар их одоо олон тоогоор бий болж исэн. За одоо нэг хэсэг нь шинээр бий болж хаад нөгөө хэсэг нь одоо үйл ажиллагаа зогсоож исэн. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийн зах зээл асар ийм тогтворгүй өрнөлттэй, тоон хувьд маш их өөрчлөлттэй ийм байсныг баримтжуулсан байдаг. За 2000 оны донд үе хүртэл энэ үйл явц үргэлжилсэн. Гэхдээ салбараараа бол өөр байсан. Жишээлбэл 90-ад оны сүүлийн үеэр бол сонины одоо бүүм явагдаж ирсэн бол энэний дараахан бол телевиз болон радио асар хурдтайгаар тооны хувьд өөрчлөгдөж ирсэн. За тэгж байгаа сэтгүүлийн 90 үе эхэлсэн. За 2013-4 оноос эхлээд ерөөсөө нийтдээ бууралт тооны хувьд бол буурч эхэлсэн байдаг. Энэ бууралт одоо хүртэл үргэлжилж байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд жишээлбэл жилдээ харьцуулахад 430 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллаж ирсэн бол энэ жил одоо энэ тайланд орсон мэдээлэлээр бол 390 гаруй дахиад одоо буурсан үргэлжлээд бууралттай байна гэдэг нь бол харагдаж байгаа. За энэ дотроо бол жишээлбэл цаасан сонины бууралт бол үргэлжилж байна. Бараг одоо 2015 онтой харьцуулах юм бол 10 жилийн хугацаанд сонины тоо 50%-аар буурсан. 2015 он 100 гаруй сонин бүртгэлтэй байсан бол 24 оны эцсийн байдлаар 50 гаруй сонин өнөөдөр доктортойгоор үйл ажиллагаагаа явуулсан гэсэн ийм бүртгэл байна. За дээрэс нь бидний одоо ярьдаг жишээлбэл одоо төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмшиж болохгүй гэдэг энэ асуудлыг хэвлэл мэдээллийн эрхчлэлийн хууль өргөн барьсантай холбоотойгоор энэ сэдв бас их сэргэж ирж байгаа, маш их ярьж байгаа. За тэгвэл судалгаанаас харах юм бол одоо сонины 20 гаруй хувь, сэтгүүлийн 30 гаруй хувийг төрийн байгууллага эзэмшиж байгаа. За дээрэс нь орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн асуудал маш эмзэг байгаа. Одоо орон нутагт бол ер нь өргөн уудам одоо нутагт тий
сэрэг хүн ам дэд бүтэц сул хөгжсөн ийм нөхцөлд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл ер нь амьд байх боломж нь байна уугүй юу гэдэг асуудлыг бид нар ярих шаардлагатай. За судалгаанаас харахаар бол орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бас л буурсаар л байгаа. Угаасаа ингээд амьдрах тэр боломж бол маш хомс байгаа. За олон нийтийн радио телевизийн тухай хуулийг бид нар ярих ёстой, хэрэгжилтийг ярих ёстой. Яагаад тэгэхээр тэнд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн статустай байж болно гэдэг заалт оруулаад орхицсон. Цаашаа хэрэгжүүлэх одоо бодлогын төвчний зохицуулалтанд дутагдaltaй байгаа. Гэх мэтчлэн энэ тоон мэдээллийг бид нар юунд ашиглах вэ гэхээр нэгдүгээр за мэдээж хэрэг түүхэн баримт. Хоёрдугаар бодлогын түвшинд бид нар нөлөөллийн ажил хийхэд тоо судалгааг л ашиглана. Өнөөдөр төрийн одоо хэвлэл мэдээллийн хэрэгслийн төрийн байгууллага эзэмшил одоо хэвлэл мэдээллийн хэрэгсэл эзэмших хийх хоригдсон байгаа хэрнээ одоо хүртэл байж лээ. Орон нутгийн хэвлэл мэдээллийн зах зээл эмзэг байна. Орон нутгийн иргэд яг өөрийн гэсэн иргэн тойронд болж байгаа тэр аймаг сумдаа болж байгаа үйл явдлын мэдээллийг авахд бэрхшээлтэй. Дэлхийн мэдээллийг магадгүй өнөөдөр Трамп яаж ийнү гэдэг мэдээлэл бол олдоод байна. Үндэсний хэмжээний мэдээлэл олдоод байна. Суманд юу болж ийн гэдгийг бид нар тэр болгоо мэдэхгүй байгаад байна. За хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоо, боловсрал, хүйс, цалингийн талаар мэдээлэл энд жишээлбэл байгаа. Эндээс бас нэг одоо олзуурах хурцтай тоо харагдаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр нийтдээ хэвлэл мэдээллийн одоо хэрэгслийн тоо буурч байгаатай холбоотойгоор мэдээж хэрэг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоо буурч байгаа. Гэхдээ сэтгүүлч, редактор зэрэг бүтээлч ажил хийж байгаа энэ хүмүүсийн дунд сэтгүүлч мэрэгжилтэй хүмүүсийн хувь хэмжээ өссөн харагдаж байгаа. Өнгөрсөн жил 50%, энэ жил 60%. Тэр нь юу вэ гэхээр тунж үлдэж гин гэж харагдаад байгаа байхгүй. Сэтгүүлч мэрэгжилтэй хүмүүс нь тунж үлдэж гин. Одоо ийм хүмүүсийн бас шаардлага хэрэгцээнд байгаад байна. Нөгөө талаар энэ хүмүүс бас ажил мэргэжилтэд үнэнч байх хандлага нь бас байгаад байна. Ажил мэргэжлийнхээ үн цэнийг хадгалж авч үлдэх тэр хандлага тоогоор энэ харагдаад байгаа. Гэхдээ сэтгүүлч хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын цалин маш бага байна. Дунджаар сая 500 мянган төгрөг. Энэ нь бас өнгөрсөн жилийнхтэй харьцуулах юм бол 18% өссөн үзвэл. Гэхдээ бага шүү. Ийм бага цалинтай, ийм их өндөр ачаалалтайгаар ажиллах хаасаа илүү ингээд яваад өгвөл өөр салбарт очиод арай илүү цалин авчвал боломжтой юм шиг харагдаад байгаа хэрнээ сэтгүүлч мэрэгжил эзэмсэн хүмүүс энэ салбар дотроо тунж үлдэж гин гэдэг энэ бас нэг тоо мэдээллийг бид нар энэ судалгаагаар гаргаад ирсэн байна. Гэх мэтчлэн зөвхөн тоо юм шиг хэрнээ өнөөдөр энэ зөвхөн одоо статистик үзүүлж байна. Гэхдээ эндээс бол түүхийг харж болно. Хууль эрх зүйн хэрэгжилтийг харж болно. Хууль эрх зүйн ямар зохицуулалт дутмаг байгааг олж харж болно. Тэн дээрээ тоо баримт ашиглаад нөлөөллийн ажил хийж болно. Тийм учраас энэ судалгааг хэвлэлийн хүрээлэн өнөөдрийг хүртэл өөрийн зардлаараа хэрэгжүүлээд явж байгаа. За өнөөдрийг хүртэл энэ судалгаанд оролцоод энэ судалгааны ач холбогдлыг ойлгоод мэдээлэлээ бас манай одоо судлаачдад өгсөн хэвлэл мэдээллийн байгууллага редакцуудад энэ ташрамд бас чин сэтгэлийн талархал илэрхийлэх хэрэгтэй. Түүхийг бид нар бичлэлцэж яваа. Бид нар салбарынхаа бодлогыг харж яваа, шийдэлцэж яваа. Шийдэхийн тулд нөлөөллийн тоо баримтаа бид нар бүрдүүлж яваа. Тэгэхээр энэ судалгаа бол маш чухал судалгаанд оролцож байгаарай, дэмжиж байгаарай. Энэ бол энэ салбарын одоо хөгжлийн түвшинд маш чухал ач холбогдолтой ийм судалгаа юм шүү гэдгийг бид мэдээллийн байгууллагууд, редакцийн удирдлагуудад бас онцлон хэлмээр талархмаар байна. За дараагийн асуултыг бүгдчдээс асууя. Тэгэхээр хэвлэл мэдээллийн судалгаа нь сэтгүүлчүүд итгэх итгэлийг хэр нэмэгдүүлнэ гэж та бүхэн үзэж байна вэ? Эндээс эхлэх үү? Тийм мэдээж одоо бодиттой судалгаа шинжилгээ хийгээд тэрнийхэн дагуу редакц хэвлэл мэдээллийн байгууллагууд одоо үйл ажиллагааны тодорхой өөрчлөлт шинжилэлт гаргаж чадах юм бол мэдээж олон нийтийн итгэл үнэмшил илүү л болох тийм хандлагатай шүү дээ. Тэр яг өнөөдрийн подкастын хүрээнд хэвлэл мэдээллийн салбартын судалгаа шинжилгээний хийгдэж байгаа байдал, хэрэглээний талаар бас ингээд тодорхой хэмжээгээр хөндлөө. Гэхдээ энэ маань
бас хөргөн хүрээтэй л ийм сэдвэлтэй. Тэгэхээр энийг бас нэг зарим нэг байгууллагуудын гаргаж байгаа тоо мэдээллүүд тий судалгаа шинжилгээний тогтмол хийгдэж байгаа өнөөдөр жишээлбэл энэ Монголын хэвлэл мэдээлэл өнөөдрөөс энэ эмгэгтгэл гарч байгаа энэ нийтдээ одоо 20 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарын судалгаа шинжилгээ хийж байгаа хүмүүсийн одоо ширээний одоо эмгэгтгэл ном болсон байх жишээ. Тэгэхээр саяны хэлж байгаачлан ард нь одоо бас ямар агуулга явж гэнэ вэ гэдгийг манай судалгаа шинжилгээ хийж байгаа одоо судлаачид дээрээс нь редакцууд үүн дээр одоос нэлээ анхаарал тавьж ойлгож судалгаагаа гэж ойлгож уншиж үйл ажиллагаанд хэрэглэж чадах юм бол судалгаа шинжилгээний салбарт судалгаа шинжилгээ хийж байгаа эрдэмтэн судлаачдын үйл ажиллагаа дээрээс нь одоо практикт редакцууд сэтгүүлчдийн одоо хийж байгаа үйл ажиллагаа дээрээс нь хамтраад одоо хэвлэл мэдээллийн салбарын одоо итгэл үнэмшил олон нийтийн одоо итгэл үнэмшил бол илүү дээшлэх ийм хандлагатай л гэж үзэж байна. Судалгаа олон нийт илүү залуу үеийнхнийхээ ч юм уу хандлагыг харахад итгэл үнэмшил мэдээж буурсаар байгаа. Дэлхийд дахинд ч гэсэн яг адилхан үзэгдэл болж байгаа гэсэн үзүүлэлтүүд харагдаж байгаа. Тэгээд энэ итгэлийг сайжруулах гол хүчин зүйлсийн нэг бол баталгаатай их сурвалжтай судалгаанууд байхаа л гэж бодож байна. Ялангуяа одоо хараахан редакцууд руу бас орж чадахгүй байгаа сэдв нь бол санхүүжилтийн асуудал байдаг. Тэгээд тэрийг нээлттэй хэлэхгүй асуудлууд их эмзэг сэдв. Тэгээд ялангуяа санхүүжилттэй холбоотой сэдв дээр бол яг нарийн судалгаанууд гарч иж гэмээр ер нь ялангуяа залуу үеийн ил мэдээлэл итгэл үнэмшил бол нэмэгдүүц хандлагатай харагдаж байгаа гэж хэлмээр. За мэдээж аль салбар яг өөрийнхөө судалгааг бол тасралтгүй явуулах хэрэгтэй тийм энэ бол мэдээж ойлгомжтой. Хамгийн гол юм бол яг бид хэвлэл мэдээллийн салбарынхаа нөхцөл байдлыг өөрсдөө дотооддоо маш тодорхой дүн шинжилгээ хийж чадсанараа нийт одоо олон нийтийн хувьд бол хэвлэл мэдээллийн бодит байдлыг ойлгох, түүнийг хөндлөх, эсвэл одоо юу гэдэг юм тодорхой асуудал байвал тэнийг шийдвэрлэхэд өөрсдөө хоног оруулах тийм дата мэдээллүүд болж хувирж байгаа юм л да. Тийм учраас яг ер нь манай нийгэмд ерөөсөө бүх салбарт бол энэ судалгааг амьдралд хэрэгжүүлдэг практик их тутам өгнө. Энэ зөвхөн манай салбарт биш, ерөөсөө Монгол улсын хэмжээ. Тэгээ богино одоо ой санамжтайгаар ажилладаг тийм. Тэгэхээр энэ бол их буруу. Тийм учраас цаашдаа бид бол энэ судалгааг амьдралд хэрэгжүүлдэг, түүнийг ойлгодог, мэдэрдэг болгохын тулд бол зөвхөн одоо нэг байгууллага биш тийм. Салбараараа бид бол хөтлөх хэрэгтэй. Ингэжээд бид бүгд жигд хүмүүст одоо нөлөөллийн ажлуудыг хийж яж энэ ойлгоно. Тэгэхээр эгүүрийн хийж байгаа энэ ажил бол том жишээ тийм. Тэгэхээр бусад редакцууд хүртэл энэ хэвлэл мэдээллийн судалгааны үр дүнг хэрхэн ашиглах вэ, яах вэ гэдэг дээр бас бодлого гаргаад ажилласаа гэж бодож байна. За хуучин бол үнэхээр одоо бүх хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдийнхөө томоохон байгууллагууд хэрэгтэй судалгааны албатай байсан бол их чухал үүрэг гүйцэтгэж исэн. Одоо байхгүй болчлоо тийм. Тэгэхээр энэ зах зээлээ мэдрэх одоо орчин тогтнох бүх үндэс суурь бол судалгаал дээр л тулгуурлаж байна. Тэгэхээр энэ судалгаа гэдэг бол байх ёстой, цаашдаа хэрэгжүүлэх ёстой. Бүх талын оролцоог хангадаг ийм тогтолцоор явахын тулд бол бүгдээрээ хүчин чармаалт гаргая л гэж бодож байна. Зөвхөн хэвлэл мэдээллийн салбар гэлтгүй ер нь нийгмийн бүхий л салбарт бүхий л байгууллага тэр байтугай хувь хүний харилцаа ер нь аль ч харилцаанд итгэл үнэмшлийг бий болгодог хамгийн чухал хүчин зүйл бол ил тод байдал байдаг. Нуух тусам, дарагдуулах тусам, бүрхэгдүүлэх тусам хардлага үл итгэлцэл бий болдог. Нөхцөл байдал ил гаргаж ирээд тоо баримттай энэтэйгээ тулж ажилдаг, энийг хэрхэх талаар одоо шийдэл ярьдаг ийм байгууллага, ийм салбар хамгийн өндөр итгэл үнэмшилтэй, нэр хүндтэй байдаг. Энийг манайхан бас маш их одоо буруугаар ойлгох хандлага аль ч салбарт түгээмэл ер нь бол болж игэл нууцчих, дарчих, хав дарчих, тэгээд өнгөрөөчих ийм хандлага байдаг боловч ямар ч үед ялангуяа орчин үеийн нийгэмд бол юу ч нууж өнгөрөх боломжгүй болсон шүү дээ. Хэвлэл мэдээллийн салбарт бол энэ ил тод байдлыг хангадаг тэр зүйлөө судалгаа
чанарын судалгаа, тоон судалгаа, хэрэглэгчийн судалгаа, бүх төрлийн судалгаагаар салбар хаана явж гин үү? Чих хандлага хаашаа вэ нү? Алдаа дутагдал хаа вэ нү? Хөгжил дэвшил нь хаана явж гин үү? Тэрийгээ бид нар өөрсдөө мэддэг, ил болгодог, ил тэрийг хилэлцдэг, шийдлээ ярилцдаг. Тийм байж ижил энэ салбар маань өөрөө ихтгэл үнэмшилтэй байх боломжтой. Тийм болохоор судалгаа мэдээллийн ихтгэл үнэмшлийг бий болгодог, хадгалдаг, хамгаалдаг одоо маш чухал хүчин зүйл. За ингээд сүүлийн асуулт руугаа оръё. Тэгэхээр хэвлэл мэдээллийн салбарт цаашид ямар судалгаа шинжилгээ хэрэгтэй байна вэ? Энэ дэр зочид маань байр сууриас илэрхийлж эндээс эхлэх үү? За миний хувьд бол хэвлэл мэдээллийн салбарын хараад ус байдлын асуудлыг нэлээ онцлог судалдаг. За өнгөрсөн жилийн одоо хэвлэл өршлөөний өдрөөр оюутнуудаа энэ Монголын хэвлэл мэдээллийн хараад ус байдлын нөхцөл байдал ямар хөө төвшөнд байгаа юм бэ гэдэг талаар нэг мэдээлэл хийсэн. Тэгэхэд бас тодорхой хэмжээний тийм агц дэвшилтэй ялангуяа редакцууд өөрсдөө одоо нөө санал санаачлага нэлээд гарцсан ийм нөхцөл байдалтай байгаа нэгэд харагдчихсан. Тэгэхээр энэ судалгааг бол байнга л ер нь хийж явах хэрэгтэй болов уу гэж боддог. Тэгэхээр хэвлэл одоо гэдэг нийтлэг нэг жишээ байл л да. Ингээл төрийн зохицуул, төрөл юм нэг шийдвэл одоо бидний хөгжих гээд энэ төрс нэг тиймэрхүү зүйлүүд нэлийн төгөөмөл ажилладаг. Гэтэл салбар өөрөө редакц өөрөө хийх ёстой зүйлүүд бас байдаг тийм ээ. Тухайлбал одоо редакц хараад ус байдлын хангал одоо 904-тэй байх хэрэгтэй юм. Редакц өөрийн бодлого чиглэлтэй байх, хүний нөөцийн бодлоготой энэ төр байх. Тэгээ энэ болгоныг одоо жишээлбэл манай редакцууд бол нэлээд тийм тодорхойлоод өөрийнхөө одоо цахим хуудастай ингээд булан хуудас дээр ил тод мэдээлээд ингээд явж байгаа нь бол нэлээд тийм дэвшилттэй байна гэж харагдчихсан. Тэгэхээр энэ чиглэлийн судалгаа шинжилгээг бол жил болгон одоо бас ингээд энэ үүний сонирхтой судлаачид байдаг бол бас хийгээд олон нийтэд байна уу, оюутнуудын төвшөнд байна уу, редакцийн төвшөнд байна уу гэж танилцуулаад үүн дээр анхаарал ингээд хийвэл анхаарах юм бол цаашдаа одоо сахис дэвшил байна гэдэг ингээд шашаатаар үе шатаар ингээд хэрэгжүүлвэл бас боломжтой харагддаг. За дээрэс нь миний бас нэлээд сонирхтой юм бол би бас нэлээд тийм уламжлалтай байгууллагад ажил хөтөлбөрөөр гаргаж эхэлсэн. Одоо үндэсний радио телевиз маань манай Монгол улсын уугуун электрон хэвлэл мэдээллийн хэрэгсэл шүү дээ. Үндэсний радио үндэсний телевиз маань. Гэтэл одоо энэ техник технологийн хөгжил дэвшил шинжилгээний үрээр хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ажил мэргэжлийн онцлог нийлэгшил болон энэ ялгамжтай байдал нэлээ өөр болж байна л да. Тэр энийг юм уу эсвэл одоо олон улсын практик зөвлөмжүүд ямар байна уу? Тэгэхээр үүн дээр бас редакцууд бас нэлээ алдаад ах шиг харагддаг л да зүгээр өнлөгөөс харж байхад. Яг тэр редакц маань үедээ санхүүгийн асуудал бол хамгийн чухал байгаа. За тэнд хүний нөөц хамгийн чухал. Хүний нөөц байхын тулд бол цалин мөнгөний асуудал нэлээ чухал гэдэг. Тэгэхээр тэр хүнээр ямар ажил мэргэжлийн хүнээр юу хийлгэж байна гэдэгт нь бол аюул чухал байх хэрэгтэй эцтэй хувьд. Тэгэхээр түүнд нь тохирсон цалин хөлс ажиллуулж тэр хүнээс мэдээж бүтээмжтэй зүйл нэхэн шүү дээ тийм ээ. Тэгээ тэр нь өргөн утгаараа одоо хэвлэл мэдээллийн салбарын одоо хөгжил дэвшил өнгөтэй байх салбарын ажилчтай одоо хараад ус байх гэдэг ч юм уу тийм өөрийн цензураас ангид байх тэр нь ингээд өргөн хүрээндээ шийдэгдэх юм байна. Тэгэхээр тэр тал дээр бас юм судалгаа шинжилгээ хийх судлах энэ асуудал бас нэлээд жоохон орхидонгүй байна уу гэж харагддаг. Тэгэхээр эзэд бол өөрөөсөө мэдээж ингээд тохирол хэлбэрийн гэрээгээр одоо чи жишээлбэл одоо видео зураг аавна, текстээ гаргана, эвлүүлгээ хийн, энэ гурван зүйлийг хийсний төлөө чи тэдэнд төгрөгийн цалин авна гэж гэнэ үү? Одоо би бас энэ сайн мэдэхгүй л зөвхөн сэтгүүлч хичээд бас нэг тодорхой чи зөвхөн сэтгүүлчэл хийн шүү тий. Сурвалжлагчаал хийлүү гэж хийж гэнэ үү? Тэгэхээр энэ техник технологи одоо энэ шинэ үед чинь нэг хүн бол нэлээд олон ур чадвар эзэмшчихэд тэргээ гаргачих юм бүрэн болцоотой байгаад байгаа юм л. Тэгэхээр энэ чиглэлд бас нэлээд тодорхой судалгаа шинжилгээ хиймээр санагддаг та. За. Бас яг техник технологийн хөгжлийн дэвшилтэй уялдуулсан судалгаанууд илүү хэрэгцээтэй санагдаж байна. Тэгээ одоо бол ер нь баг юуг яг сэтгүүл зүйн бүтээлэх вэ? Хэнийг сэтгүүлчих вэ гэж гайхмаар тийм болсон санагддаг л да. Ингээ харж хахад.
зарим ингээл зөвхөн нэг Facebook пэйжээр байнга ингээл лайв хийгээл шууд дамжуулт. Тэгэл тэр хүн энэ ажлаа сэтгүүлсэн бүтээл өөрөө сэтгүүлч гэдэг одоо хэлэх үгдгүү ч гэдэг юм уу. Нөгөө талд бол өглөө болгон ингээл хуралтай сэдвээ ирдэг. Тэгэл өдөр болгон өглөө 7:38-аас дандаа шинэ материалуудтай эхлэх гэдэг мэдээний хажуугаар ингээл онцлох гол материалуудаа бичиж идэг ийм хүмүүс одоо адилхан жишигдэх үү гэл ингээл аюу тийм маргаантай эвгүй асуудлууд дунд ажиллаж байна л да. Тэгээд тийм болохоор ерөөс одоо ингээд өөрийнхөө зөвхөн фэйсбүүкээр баг ингээд инфлюенсерийн хэмжээнд юм ярьж байгаа нэг баг сэтгүүлч гэж зарим нийгмийн хэсэг ойлгох гээд байгаа шүү дээ. Заримдаа энэ хүн чинь сэтгүүлчдээс илүү сайн ажиллаж юм тэргээд. Тэгэхээр энэ дээр одоо яг ямар одоо шаардлага хэм хэмжээ юм тавигдах хэрэгтэй юм бэ гэдэг тэр ингээд мэдээж хилцэн юмуд байгаа ч гэсэн тогтоогдсон хэм хэмжээнд байгаа ч гэсэн яг Монголын нөхцөл байдалд уялдуулаад ч юм уу ингээд судлах хэрэгтэй санагддаг. Хоёрт бол яг ингээд одоо редакц хараа тусаар авч явна гэдэг бол тийм аюу амаргүй шүү дээ. Одоо хүн цалинжуулна одаглал одоо турист төлнө гэдэг чинь тэгээд ийм төвхтэй салбарт тэгэл одоо нөгөө цаг үе өөрөө ингээд их том сорилтуудыг редакцуудын авчирдаг. Манайх даах зөвхөн бичдэг сайт байж байгаа л за одоо видео хийхгүй бол энэ лайв гэдэг юм хийхгүй бол хоцрогдох юм гээл. Тэгэл баахан камер аваад тэгэл нөгөө бичдэг бүрэг дуугүй сэтгүүлчтэй камер руу гаргаж сурах гайл ингээл хүчлээл алдаж байна л тэгжсэн чинь Instagram руу бүгд яваад орцсон. Тэгээ одоо сүүлдээ нөгөө видеогч үзэхээ байгаад рил үздэг болцсон. Тэгээ одоо нөгөө рил геймер байна гээл ингээл байнгын тим давлгаанд нөгөө өмнөхөө тогтворжуулж, жигдрүүлж тэрэндээ сайжирч учрыг нь олж амжаагүй байж идэл дахиад шинэ юм нэг гарч ирдэг. Тэгээ тэр дунд нөгөө үндсэн юм алдахгүй байх тэргээл. Тэгэл нөгөө л юмнуудаа ингээ хадгалах гэх мэт асуудлууд дунд ингээл байдаг. Тэгэхээр Монголын энэ редакцууд сайн муугаар хилэгддэг ч гэсэн өндөө бас одоо энэ цаг үеийн давлгаан донд бас өөрчлөлт төвсөлт юм ингэж тэсжүүлдэг гэж яаж бас хичээж ийн вэ гэсэн тэр имийг бас хүмүүст ойлгуулах тийм судалгаа байвал бас хэрэгтэй юм гэж бодогдлоос. За. Нийгэм цаг үе технологийн дэвшилтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн салбар бол хамгийн их өөрчлөгдөж байгаа. Угаасаа хэвлэл мэдээллийн салбар анх байгуулагдсан цагаас хойш л нийгмийн давлгаа, технологийн одоо хөгжлийг дагаж хувьсан өөрчлөгдөж ирсэн. Энэ үйл явдал мөнгөд өргөлжлээ. Тэгэхээр бид бол цаашдаа яг энэ чиглэлийн саяын одоо тэнгисийн хэлж байгаа санаа маш зөв чухал санаа. Нөхцөл байдлыг бид дагаж хувьсан өөрчлөгдөхдөө уламжлалт хэв маяг гэдэг юм уу мэрэгжлийнхээ үнцэн мэрэгжлийнхээ одоо үнэт зүйлийг яаж хадгалах вэ? За энэ дээр одоо бид юун дээр алдаж байна вэ? Юун дээр онсон бэ? За олон нийтийн сүлжээ гэдэг бол иргэдийн хувьд бол тэр чигээрээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж харагддаг. Ягаад гэвэл манай иргэдийн мэдээллийн боловсрол бол маш муу. Тийм учраас энэ тал дээр бол одоо бас нэлээд өрөөсгөл ойлголттой. Тэгээд дээрээс нь бол яг хав манай Монголын хэвлэл мэдээллийн салбарын одоо бас нэг бидний алдаж амж байгаа нэг зүйл бол олон нийтийн сүлжээг хэвлэл мэдээллийн ажилтныг хэрхэн ашиглах юм бэ? Энэ дээр ямар зааг ялгаатай байх юм бэ гэдэг дээр хэдийгээр мэрэгжлийн төвшөнд гэдэг юм уу судалгааны төвшөнд академик төвшөнд энэ тухай зааг ялгааг нь тайлбарлаж бичээд байгаа боловч яг дараа амьдрал дээр түүнийг хэрэгжүүлж байгаа нөхцөл байдал ямар байна вэ гэдэг ч юм уу те. Инхээр яг энэ хэвлэл мэдээллийн салбарт одоо гарч байгаа хувьсан өөрчлөгдөж байгаа нөхцөл байдлуудыг дагаж судлах хэрэгтэй. Энэ судалгаа маш чухал байна. Мэдээж энэ үл зөвхөн ийм тоон үзүүлэлтээр гарахааргүй те маш нарийн чанарын судалгаа хийх шаардлагатай болчихж байгаа. Тэгэхээр одоо бид бол нийт хэвлэл мэдээллийн салбарынхаа нөхцөл байдлын ерөнхий төр зургийг тодорхой болгочихсон юм чинь одоо дотоод зүй тогтлын асуудал руу орох хэрэгтэй. Мэдээллийн сайтууд олон нийтийн сүлжээтэй хэрхэн ажиллаж байгаа, хэрхэн хувьсж байгаа юм. Энэ хоёрын ололт нь аль нь талдаа байгаа юм те давуу тал нэг юм сул тал нэг юм. Цаашдаа бид энийг аль чиглэлээр эсвэл олон нийтийн сүлжээг хэвлэл мэдээллийн хэрэгслийн одоо төвшөнд яаж ашиглаж болох вэ гэдэг ч юм уу те ийм одоо нарийн судалгаанууд бол бас шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж одоо бас мөнгө санхүү хөрөнгөтэй холбоотой болно. Судлаачдыг мэргэшүүлэх шаардлагатай болно. За мөн хэрэглэгчд маань хувьсан өөрчлөгдсөн. Сая хэлж байгаа видео контент үзэхээс илүү рил үздэг болж байгаа энэ давлгааг тэгвэл бид нар яаж ашигтайгаар эргүүлэх
нөгөө хэрэглэгчтэй хэрхэн бэлдэх юм гэдэг ийм суур одоо төвшингийн өмнөдийг бас ингэж дагаж хийхгүй болохгүй болчиход байна. Дээрээс нь манай хэвлэл мэдээллийн салбарын судлаачдын тоо бол харьцангуй бага. Яг одоо ажил мэргэжлэрээ идэвхтэй ажлын судалгаа хийж байгаа 20 хүн. Энэ бол бүхэл бүтэн 4000 гаруй ажилтнтай энэ том салбарт бол маш багтаа байхгүй. 1% ч хүрэхгүй гэсэн. Тэгэхээр хүн болгон судлаач байх боломжгүй ч гэсэн энэ судлаачдын тоог өсгөхийн төлөө манай ихтэй сургуулиуд бол чамгүй ажиллаж байгаа. Сүүлийн үед ерөн залуучуудын хувьд бол судалгаа шинжилгээг нухаж нарийн юм дээр суудаг тийм хүний одоо тийм төлөвшил маш бага болсон. Гүймэг юмд одоо ийм хувьсамтгаа цаг үеэ дагаж ингэж өөрчлөгдөж байна. Тэгэхээр тийм дотроо сайн судлаачийг олж авах, чиглүүлэх гэдэг бол одоо өөрөө маш том асуудал болсон. Тийм учраас бид бол цаашдаа энэ тал дээр бодлогоор одоо ажил зохион байгуулж эхэлж байгаа. Манай ихтэй сургуулиуд бол бакалавр, магистр, доктор гэдэг ийм шууд ингээд шатлсан сургалтаар мэргэжилтэн бэлтгэх, тасралтгүй суралцах энэ үйл явцыг дэмжих тийм туршилтуудыг одоо энэ жилээс хийж эхэлж байна. Тэгэхээр одоо бакалаврын түвшинд сурж агаад шууд өргөжлөө 4.5 жил магистрийн түвшинд сурах ийм бодит боломжуудыг олохын төлөө явж байгаа. Тэгэхээр ихтэй сургууль ч гэсэн нөхцөл байдлаа хараад судлаачаа ингээд үе шаттайгаар бэлтгэх ажлуудыг хийж байгаа. Тэгэхээр цаг үе өөрчлөгдөж, нөхцөл байдал өөрчлөгдөж, энтэйгээ холбоотойгоор судалгааны арга барил, чих хандлага бас давхар өөрчлөгдөж байна. Тэгэхээр ихтэй сургуулиуд хэдийгээр мэдэрч байгаа боловч тэрийг гүйцэж одоо явхад бас жоохон төвөгтэй байгааг бол нуулгүй хэлэх хэрэгтэй. Цаашдаа бол манай энэ салбарын судалгаа улам нарийн чиглэл рүү орох нь бол зайлшгүй. Бид бол түүхчилсэн болон ерөнхий судалгаануудын датаг бол хангалттай зүйл болсон. Одоо дотоод зүй тогтолцоор орох хэрэгтэй. Чанарын судалгаанд анхаарах хэрэгтэй гэж бодож байна. За. Хоёр зүйлийг дурдмаар байна. Судалгааны хэрэгцээ шаардлагын хувьд бол ерөнхийдөө онлайн түүхийн агуулгын чанарын судалгааг бол одоо академик төвшөнд бол сайн хийж байгаа гэдэг би өмнө дурдсан. Яг энэ салбарын одоо хэвлэл мэдээллийн байгууллагуудад хэрэгцээтэй, хэвлэл мэдээллийн салбарын хөгжилд маш чухал хэрэгцээтэй байгаа хоёр зүйл бол нэгдүгээр редакцийн агуулга хаашаа явж ийн вэ, харьцаа хаана вэ гэдэг тэр одоо агуулгын судалгаа бол маш чухал байгаа. Яагаад гэхээр ер нь зарчмын хувьд бол зах зээлийн нөхцөл байдалд шилжихэд хэвлэл мэдээллийн байгууллагууд хэрэгцээ шаардлага орлого мөнгөө дагаад чухал хэрэгцээтэйгээс илүү сонирхолтой контент руу шилжих юм хандлага байдаг. Өөрөөр хэлбэл тэр нь хамгийн их сенсацтай, хамгийн их одоо шуугуулж болжгүй маш их олон одоо ялангуяа сошиал орчинд бол одоо нөгөө лайк, шеэр авах боломжтой тийм контентууд руу телевизэд бол хамгийн одоо юу гэдгийг нөгөө авьяаслаг монголчууд яг төвөн шиг өөр одоо ямар шоу, цэнгийн нэвтрүүлэг рүү явах хандлага улам бүр нэмэгддэг. Нийгэмд хэрэгцээтэй чухал орхигдож байгаа тэр сэдвүүд улам бүр орхигдоод явах юм хандлагатай байдаг. Тэгэхээр энэ харьцаа тэнцвэр одоо яг редакцийн агуулга хааш нь яваад байна вэ? Юуг орхигдуулаад байна вэ гэдэг энэ судалгаа маш чухал байгаа. Бид нар жишээлбэл одоо сүүлийн жилүүдэд одоо сонин уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл буураад байна. Сайтуудын тоо нэмэгдэж байна гэдэг ямиг бол амны уншлага болтлоо ярьж байгаа. Энэ судалгаан дээр ч гэсэн саяхныг ботл ярьсаар ирсэн. Энэ жил анх удаага манайх сайтуудын одоо мэдээлэлээ шинжилж байгаа, ялангуяа редакцийн цаг үеийн мэдээлэлээ шинжилж байгаа байдлаас нь сайтуудыг хоёр ангилсан байгаа энэ тайлан дотор. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл 150 орчим мэдээллийн сайт байна гэж дурдах нэг өөр. Гэтэл яг нарийн ажаад үзэхэд сүүдрийн буюу одоо энэ тентхийн сайтуудын мэдээллийг аваад шеэрлээд байдаг ийм сайтуудын тоо бол маш их нэмэгдсэн байна. Бид нар Facebook дээр хуурамч хүн болгон нэг 2 аккаунттай байдаг, 3 аккаунттай нэг ингэ шеэрлээд явдагтай адилхан сайтууд
яг өөрөө редакц ажилуулад мэдээлэл бэлтгээд цаг үеийн мэдээллийг байнга түгээдэг тим сайтуудын одоо бүхэл бүтэн айран байна. Нийт одоо 150 сайтын 3/1 тим сайт байна. За энийг бид нар гаргаж ирсэн. Гэхдээ наривчилж өшөө бас судлах шаардлагатай байгаа. За хоёр дахь одоо хэрэгцээ шаардлагын асуудал бол хэрэглэгчтэй холбоотой. Өнөөдөр бид нар хэрэглэгч хаана байна уу? Хэрэглэгч юу үзэж байна уу? Юу хүсэж байна уу? Юу ойлгож байна уу? Гэдгийгээ бол баримжаагаар л мэдчихэж байгаа. Телевизүүдийн хувьд бол нэг хэсэг Максимагаас рейжинг гаргаж ирсэн. За энэ маань бол зогссон байгаа. Бизнесийн байгууллагууд харьцангуй одоо энэ судалгаагаар дагнан ажилладаг судалгааны компаниуд бол нэг үе бодвол олон болцсон. Тэд нар бол энэ хэв мэдээллийн хэрэглэгчийн судалгаа гаргаж ийнү гэвэл гаргаж байгаа. Гэхдээ зориулалт нь зар сурталчилгаа олгодог томоохон бизнесийн компаниудад асар өндөр үнэтэйгээр энэ судалгаагаа зардаг. Хэв мэдээллийн байгууллагууд редакцууд өнөөдөр жишээлбэл 10 саяар 30 саяар энэ зах зээлийн мэдээллийг худалдаж авах боломжгүй байгаа ш. Тэгэхээр редакцуудад зориулсан хэрэглэгч хаана байна вэ гэдэг тэр судалгаа бол маш чухал байгаа. За энэ дотор бол хин хизээ юу уншиж гэнэ үү, хэрэгжилж гэнэ үү, ашиглаж гэнэ үү гэдгээс гадна Одмонд хогшин саяын дурдсан тэр мэдээллийн боловсролын асуудал байгаа. Өөрөөр хэлбэл ямар мэдээлэл давтаад байдаг, яагаад хурамч мэдээллийг ялгахгүй ингээд шеэрлээд улам бүр өсөлтийг нэмэгдээд байдаг. Сэтгүүл зүйн контентыг ялгаж гэнэ үү, ялгахгүй байна уу? Хамгийн чухал одоо бид нар Facebook болоод мэдээллийн маш чухал их сурвалж гэдгийг бол ойлгоцсон байгаа. Судалгаагаар гараад ирсэн байгаа. Гэтэ Facebook дээр жишээлбэл мэдээллийн одоо сайтууд, сонинууд, телевизүүд контентоо түгээж байгаа шүү. Тэрийг ялгаж авч гин. Эсвэл зүгээр ингээд нөгөө хувь хүмүүсийн аккаунтад хамгийн их олон шеэртэй зөвхөн тэр сенсацтай агуулга дээр төвлөрөөд байна уу? Ямар насны ямар ялгаа байна уу? Одоо бид нар жишээлбэл Gen Z гэдэг нэг л их тис ондоо тэрний дараагийн үеийн тис ондоо хүмүүс гараад ирчихлээ. Яг юугаараа ялгаатай? Мэдээллийг яаж ашигладгийг бид нар яг юу хүсэж байгаа юм? Сэтгүүл зүйн байгууллагууд, редакцууд жишээлбэл энэ шинэ 90 үеийнхэнд шанс байна уу? Эсвэл зөвхөн одоо ноорог өөр бусад одоо нөгөө од мөндөр ямар саачин маачин контент креаторууд илүү их шанстай байгаад байна уу? Хэрэглэгчээ бид нар ойлгож иж хэв мэдээллийн салбарынхан тэр шаардлага хэрэгцээнд амин сүнсээ алдчихгүйгээр худалдчихгүйгээр хэрэглэгчдээр очиж ажиллах тийм боломж бүрдэх. Тийм учраас хэрэглэгчээ бид нар өнөөдөр судлах хэрэгтэй. Энэ судалгаа алдагдсан. Яагаад тэгэхээр эдрэтэ хэцүү болцсон энэ судалгааг авахд. Өмнө нь бол ойлгомжтой байсан ш. Телевиз үзнэ, сонин уншина. Одоо бол их өргөн хүрээний одоо маш нүсэр том судалгаа хийж иж бид нар хэрэглэгчээ ойлгох боломжтой болцсон. Гэхдээ энэ дээр ингээд бизнесийн одоо хөрөнгө оруулалт юм уу асар өндөр үнээр зарах шаардлагатай тэгжээж зардлаа нөх болчихно. Тэгэхээр нөгөө салбарынхан маань тэрийг авч хэрэгжилж чадахгүй болчих гээд байгаа. Тэгэд ийм судалгаа гарцаагүй орхигдоод байгаа. За баярлалаа. Ингээд өнөөдрийн пресс подкастын өнөөдрийн дугаарт хүрэлцэн ирсэн эрхэм зочдоо дахин талархах ингээд та бүхний цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье. Баярлалаа.